За өнөөдөр бид болохоор сул хүчлийн усан ус өмлийн pH-ийг тооцох, мөн сул хүчлийн давс буюу давсны усан ус өмлийн pH-ийг тооцох хоёр бодлогыг бодъё. За эхнийх нь болохоор сул хүчлийн шин дээр бид цууны хүчил буюу H3CO, COH. Тэгээд энэ ус өмлийнхаа концентрац тэгзүүний 1 мол, цууны хүчлийн маань тэнцвэрийн тогтмол нь 174/10⁵5 байгаа. За тэгвэл эхлээд бид цууны хүчлийнхаа усан усмолдох иончлалын тэгшдэглийг бичнэ. Тэгэхээр усан усмолдоо усны молекултай тэнцвэр тогтоод цууны хүчил маань ацетат ион болоод устрагч ион буюу гидроксон ион болж иончлогдох байгаа. Тэгэхээр ямар нэгэн бодисын усан усмолын pH-ийг олно гэдэг маань дандаа тухайн усан бодисынхаа иончлалын тэгшдэглийг уусанд орчин тодорхойлох гидроксон болоод OH ионуудын концентрацийг тооцож явах байгаа. Тэгэхээр одоо бид уусамлын pH-ийг олно гэхээр энд гарч ирж байгаа H3O нэмэх буюу устрагч ионы концентрацийг олох юм байна. За тэгэхээр энийг олохын тулд эхлээд хэдүүлээ тэнцвэрийн концентрацуудыг тооцох байгаа. За эхлээд бидний бодисуудын анхны концентрацуудыг илэрхийлье. Мөн уралд орсон концентрац, за тэгээд тэнцвэр гэсэн 3 янзын концентрац нь ямар байсан юм бэ гэд. За тэгвэл цууны хүчил маань бол анх тэгзүүний 1 мол байсан. Усыг бол бид уусамлын уусгах учраас тооцохгүй. Ацетат ион, устрагч ион хоёр маань болох уралын ихэнд буюу анхны концентрац гэж бол байхгүй байгаа. За тэгвэл цууны хүчлээ бид тодорхой X хэмжээтэйгээр задарсан гэж үзчихье. Тэгвэл ацетат ион маань нэг харьцаатайгаар энэ уралын харьцаагаараа X хэмжээтэй үүснэ. Устрагч буюу гидроксон ион маань бас X хэмжээтэй үүснэ гэсэн үг. За тэгвэл энэ хоёрынхоо зөрүүгээр яг тэнцвэрт буюу энэ тэнцвэрийн урал явагдаад тэнцвэр тогтоод тэнцвэр тогсны дараах концентрац нь ямар байх вэ гэдгийг авч үзэх юм бол цууны хүчил маань тэгзүүний 1-ээс хань X байна. Ацетат ион маань болохоор X, устрагч ион маань X байна. За тэгэх юм бол бид одоо тэнцвэрийн тогтнолынхаа илэрхийллийг бичвэл ацетат ион тэнцвэрийн концентрацийг үүсгэдэг нь гидроксон буюу устрагч ионы тэнцвэрийн концентрац, дэх хуваадаг нь хүчлийн задрааг үлдсэн тэнцвэрийн концентрац гэсэн. За эндээс тэнцвэрийн илэрхийллээр энэ утгуудаа оруулах юм бол ацетат ион маань X хэмжээтэй, гидроксон буюу устрагч ион маань бас мөн X хэмжээтэй. Харин цууны хүчил маань болохоор тэгзүүний 1-ээс хань X хэмжээтэй үлдсэн байна гэхэд. Тэгэхээр энэ K-ийн утга маань тухайн цууны хүчлийн маань тэнцвэрийн тогтмол буюу 174/10⁵5 тэнцвэр байгаа. За эндээс ерөнхийдөө уусамлдах устрагч ионы концентрац олоход бол ерөнхийдөө квадрат болоод сул хүчлийнхаар бодож болно. Тэгэхээр квадратлыг бодно гэхээр одоо эндээс x квадрат, тэгээд тэгзүүний 1-ээс хань x 174/10⁵5 тэнцвэгээ бодож болно. Мөн сул хүчлийн илэрхийллээр бид энэ тэгзүүний 1-ээс хань x-ийг бид тэгзүүний 1-тэй тэнцвэ гэж бас үзэж болох юм байна. Ягаад тэгэхээр 10⁵5 гэдэг энэ цууны хүчлийн маань хэмжээ иончлалын тогтмол нь бага байгаа учраас эндээс илэрхийлэхдээ ерөнхийдөө x квадрат тэнцвэ тэгзүүний 1-ийг үрждэг нь k буюу 174/10⁵5 болчихно. За тэгээ эндээс x-ийг олох юм бол ерөнхийдөө язгуурдаар энэ хоёр утга буюу энэ маань c KC2-ыг үржиж байгаа. За ингээ бодоход 417-г үрждэг нь 10⁴ зэрэгт мол гэсэн хэмжээтэйгээр x маань олдож байгаа. За энэ олдсон x маань юутай тэнцвэ вэ гэхээр ацетат ион мөн устрагч ионы концентрацтай тэнцвэ байгаа. За ингээ бид устрагч ионы концентрац олдсон юм чинь эцсийн буюу уусамлын pH-ийг олно. Тэгэхээр уусамлын pH-ийг олоход гидроксон болоод устрагч ионы концентрацаас 10⁻⁴ авсуудахтай тэнцвэгээд эндээс хасаг сөрөглөөрийнх нь 417 гэрчдэг нь 10⁻⁴. За тэгээ эндээс олох юм бол 338.
За бид нэр сая цууны хүчлийнхаа амарсан сул хүчлийн усан усамлын pH-ийг оллоо. Одоо харин цууны хүчлийн натрийн давс буюу давсны усан усамлын pH-ийг яаж олох вэ гэдэг. За тэгэхээр давс маань болохоор иончлолоор бид нэр бичих юм бол ацетат ион болоод натрий гэж үүснэ. Тэгэхээр бид нэр энэ дээр бол ямар нэгэн устрагч ион гидроксил ион хоёрыг бол шууд тооцож болохгүй OH ион. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр натрийн ацетат буюу сул хүчил хүчтэй сүрээс тогтсон давсныхаа гидролизийн тэгштэлийг бичих юм байгаа хэлээд. За тэгэхээр эндээс гидролизд орохоор сул хүчил үүсээд хүчтэй сүр болох натрийн OH үүснэ гэсэн үг. За энэ урвалыгаа бид иончлалын тэгштэлээр бичих юм бол ацетат ион натрий гэж сална. Цууны хүчил бол иончлогдохгүй, натрийн OH маань натрийн нэмэх OH гэдэг иончлогдох байгаа. За гидролизийн тэгштгэлийн маань иончлалын тэгштгэл нь болохоор ацетат ион тэгээд урлагийн төсгөлд цууны хүчил OH гэсэн хэлбэртэй болно гэсэн. Тэгэхээр натрий маань хүчтэй сүр учраас иончлалын тэгштгэлээс тэнцвүүгийн хоёр талаас устчихж байгаа. За тэгвэл одоо биднэрт усан усамлын орчныг тодорхойлох OH ион байна гэсэн. Тэгэхээр энэ тэгштгэлээсээ бид нэр OH ионы концентрацийг олж чадах юм бол pH-ийг олоод усамлын орчин болох pH-ийг олчих юм байна. За тэгвэл одоо бид нэр энэ тэгштгэл дээрээ бид нэр тэнцвэрийн тогтнолыг бичье. За гидролизийн урвал гээд. Тэгэхээр тэнцвэрийн тэгштгэлийг бичгээд цууны хүчил OH хуваах нь ацетат ион гэсэн хэлбэртэй болно гэсэн үг энэ хөө тэгштгэл байна. Бид нар бол усыг бичихгүй. За тэгвэл одоо энэ бичсэн гидролизийн урвалын тогтнол маань болохоор биднэрт ямар нэгэн байдлаар славар тогтнол тоо биш байгаа. Тэгээ энийг бидний мэдэх одоо жишээ нь энэ болохоор цууны хүчлийн тэнцвэрийн илэрхийлэл рүүгээ хувиргаж бичих юм. За энэний тулд яах вэ гэхээр тэнцвэрийн нэгээр буюу хүртүр хуваар хоёулангийн гидроксон ион болох H3O нэмэхээр үржүүлчихье. За тэгвэл эндээс ингээ харах юм бол биднэрт яаж харагдах вэ гэхээр OH болоод гидроксон ион гэсэн хоёр үржүүр маань болохоор KW буюу усны иончлалын үржүүр болж өгч байгаа. Тэгэхээр устрагч ион OH ионы хоёр үржүүр маань усны ионы үржүүр гэдэг тэр утгаасаа энэ хоёр маань шууд KW. Үлдэж байгаа 3 ионыхоо тэгштгэлийг бид нэр харах юм бол ацетат ион устрагч ионы үржүүр хуваах нь цууны хүчил гэдэг энэ хэлбэр маань болохоор бидний энд байгаа сул хүчлийн маань тэнцвэрийн илэрхийлэл байна гэсэн. Тэгэхээр энэний нэгийг хуваах нь К гэсэн хэлбэрээр буюу энд цууны хүчлийн К орж ирж байна гэсэн байгаа. Энэ бидний бичигдсэн цууны хүчлийн К маань нэгийг хуваах нь гэсэн хэлбэрээр орж ирсэн байна гэсэн үг. За тэгэхээр энэ урвалын маань тогтнолыг бид нар одоо бодох боломжтой болсон гэсэн. Усны иончлалын үржүүр маань харын сөрөг 14, харин цууны хүчлийн тогтнол нь болохоор 174-ийг үрждэг нь харын сөрөг 5 гэдэг. За эндээсээ бид нэр тооцоод үзэх юм бол энэ урвалын маань тогтмол болохоор 575-ыг үрждэг нь харын сөрөг 10 гэсэн утгатай. За ийм болчлоо. За бид нар одоо тэнцвэрийн тогтнолоо илэрхийлсэн юм чинь одоо бид нар анхны энэ гидролизийн урвалынхаа тэгштгэл дээрээс OH ионы концентрацийг олох шаардлагатай гэсэн. За тэгвэл одоо бид нар өмнөх энэ хүснэгтийн утгаар хийх юм бол бид нар анхны концентрац, давсны маань концентрац болохоор 101 гэ өгөгдсөн байна. Бид нар тэгэхээр үүсэж байгаа OH ионыхоо концентрацийг болохоор цаашаага X гэдээ аваад чи. Энийг мөн цууны хүчлийнхээ X гэдэг. Тэгэхээр бол тэнцвэр тогтсон системд ацетат ионы маань концентрац болохоор T1-ээс хасах нь X болчихно гэсэн. Тэгэхээр энэ илэрхийлэл маань цаашаа явахаар X-ийг үрждэг нь X, хуваах нь T1-ээс хасах нь X гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ цууны хүчлийн, сул хүчлийн бодож исэн хэлбэртэй бол яг ижилхэн. Ялгаатай нь болохоор энэ гидролизийн урвалын канал энэ илэрхийлэлээр энэ гаргалгаанаас гарч ирж байгаа. За эндээс цаашаа бодох юм бол яг квадрат гэл бодож болно. Мөн адилын бодолцтой ижилхэн x квадрат гээд
нэмэх нь энэ 5.75-ыг үржих нь 19/10x гээд гих мэтлэн цаашаа явж болно. Мөн бид нэр тоог эмэгтгэж болох байгаа. Яагаад тэгэхээр гидролизийн уруулын маань К маш бага буюу 19/10 зэрэгтэй байна. Энэ концентрац илэрхийлэл маань Т-1-ийн 1-ээс хань x-ийг бид нэр ойролцоогоор Т-1-ийн 1 гэж шууд авч үзэж болно одоо. Тэгэхээр энэс цаашаа явхад мөн адил К нь болохоор К-гасаа ботхоор x маань болохоор гидролизийн уруулын К концентрац 2-ыг үржүүр болчихно гэсэн үг. Тэгээ эндээсээ тооцохоор Т-1-ийн 1-ийг үржидэг нь 5.75 10 гэсэн хэмжээтэй язгуур доорх утга орж ирнэ гэсэн үг. За тэгээ ингээд цааш нь тооцоод бодох юм бол x маань 2.4-ийг үрждэг нь 10⁻6 зэрэгт моль гэсэн хэмжээтэй гарч байна. За энэ гарсан x маань юутай тэнцүү вэ гэхээр бидний иончлалын тэгштэл дээр байгаа гидролизийн урлаас үүссэн цууны хүчил болоод OH ионы концентрац 2 тэнцүү. За тэгэхээр одоо бид нэр усан умлын pH-ийг тооцож байгаа. Тэгэхээр давсны усан умлын pH-ийг тооцох юм чинь одоо энэ нутгаасаа бид нэр pOH-ийг олчиж болно гэсэн. Тэгэхээр зөвлөлөөрийнх нь OH ионы концентрац буюу 2.4-ийг үрждэг нь 10⁻6 олчихно гэсэн үг байгаа. За эндээс ингэ бодохоор 62 гарч байгаа. Ингээд pH-гаа олох юм бол 14-өөс pH-гаа асаад 838 гарч ийнэ гэсэн үг. За тэгэхээр үндсэн бодлого маань ингэ болчихно гэсэн үг. Тэгэхээр цууны хүчил маань сул хүчил байсан. Тэгээ усан умлын pH нь энэ жишээ нь Т-1 моль байхад бол 338 гэсэн утгатай буюу хүчиллэг гарч ийнэ. Харин цууны хүчлийн натрийн давс буюу натрийн ацетатын усан умлын pH-ийг тооцоход энэ маань болохоор сул хүчтэй сүүрэхээр суурин дамгаалж байгаа учраас энэхүү ус умлын pH нь 7-оос их гарах ёстой байгаа. Суйрлыг давс гэсэн үг. Тэгээд 7-оос их гарах ёстой. Тэгээд бид нэр ингэ бодоход тэнцвэрийн илэрхийллээр гидролизийн урууларын тохиолдол OH ион үүсэж байгаа нь бас мөн суйрлыг гарах гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээд ингэ эцсийн дүндээ бид нэр гидролизийн уруулынхаа К-г олоод тэрнээсээ тэнцвэрийн илэрхийллээр яг мөн адил тооцоо хийгээд үзээд pH олоод pH олоход 838 гээд энэхүү ус умлын маань орчин шүлтлэг орчинтой цууны хүчил маань хүчлэг орчинтой. За тэгэхээр энэ маань болохоор ерөнхийдөө сул хүчил сул суурийг болохоор энэ илэрхийлэлээр бодож болно. Энэ хэлбэрээр ерөнхийдөө бодож болно. Мөн сул суурийн хүчтээс хүчлийн давс байж болно. Аммоны хлорид жишээ нь бидний мэддэг аммоны хлоридын давс байхад мөн адил энэ илэрхийлэлээр бодож болно. Яг ижилхэн иончлалын тэгштэлийг бичнэ. Харин иончлалын тэгштэл дээр аммоны хлорид байх юм бол устөрөгч ион буюу гидроксон ион үүсэж явагдана. Тэгээд тэндээсээ гидроксон ионоо яг мөн илэрхийлэлээр К-га гидролизийн уруулын К-га олно. Тэгээд цаашаа яваад ус умлын pH-ийг шууд олох боломжтой маа.